Мөнхийн эзэнд найдах вэ? Мөнхийн эзнийхээ нүмер нөлөгт би хорогдно. Тийм болохоор уул нурууд чи жигүртэн шуу мэд зүгцсугай. Харвуу хорон муу этгээдүүд харанхуй сүдэрт отож суугаад үнэн шудрах хүний зүрхийг нэвт харанхаар нумаа хөвчлэн татаад сумаа хандлан шагааж байна. Хэрвээ шудрах ёсыг үнцээр нь устгах юм бол үнэн шудрах хүн чи юу хийж чадах вэ хэмээн надад бүх хэлээрэ. Мөнхийн эзэн ариун сүмдээ оршин буй. Түүний хаан ширээ өөрийнх нь ертөнцид бий. Мөнхийн эзэн тэндээсээ хүн төрлөختнийг ажиглан үйл хэргийг нь шалгаж байна. Үнэн шудрах хүнийгч хорон муу хүнийгч мөнхийн эзэн сорьдог. Хүч төрөмгөлөх дуртай хорон муу этгээдийг тэр үзен ядаж жигшдэг. Хорон муу хүнд мөнхийн эзэн шийтгэл оноон шатаж буй галт зуучил хүүхрд гал дээрээс нь болгоно. Хэд халуун салхинд төөнүүлээд хатаж гандах өвс мэд сүрч дуусах тавилантай. Учир нь гэвэл мөнхийн эзэн төгс шудраг билээ. Тэрбээр үнэн шудраг үйл хэрэгтэл дуртай. Үнэн шудраг явсан хүн л түүний дэргэд очно. Ёрын үед тусламж гуйсан нь Мөнхийн эзэн минь туслаач, таны замаар явж буй хүн энэ дэлхийд алга болжээ. Үгийгтэн дагаж явдаг хүн олны дунд үгүй болжээ. Хүн бүр нэгэндээ худал ярьж бие биедээ зулгуйдан хоёр нүур гаргаж байна. Цусарч бэлдууч болгоны амийг мөнхийн эзэн таглах болтугай. Хил амаараа би хэнийгч дийлнэ. Хэлэх гэсэн үгээл хэлнэ. Хинээрч би захируулахгүй гэдэг ихэмсэг тэр этгээдүүдийн бардам сайрхуу амийг мөнхийн эзэн таглах болтугай. Үгээгүй ядуус тонуулаад гачигдсан хүмүүс яолж байгаа учраас одоо би юм хийн. Тийм хүнийг би одоо хүсэн хүлээж буй аюул ослгүй газарт нь авчирч өгнө хэмээн мөнхийн эзэн хэлж байна. Мөнхийн эзний өөрийнх нь амласан үг найдвартай. Түүний хэлсэн үг бол халуун зууханд хайлуулаад 7 удаа тунгаалгасан цалин цагаан мөнгө мэт ариун бөгөөд найдвартай. Мөнхийн эзэн минь биднийгээ та хамгаална. Энэ үеийн хүмүүсээс үргэлж биднийгээ хамгаална. Хорон муу этгээдүүд энэ тэндгүү гитэн олиггүй муу амьтад олны дунд нэр олж байна.